Одоо эхлэх л бах та тийм. Ярих чи. Ярих чи. Confess your love, at least just let me say I love you. But when I talk to you, won't you bet what's right through and choose what out through my heart? And I sound like За, ээлжил нэг бичлэгэндээ тавтамарлно. Өнөөдөр шоужо бла бла бла. За. Midori-гийн аимшигын төрлийн анимыг та бүгдэндээ бэллээ. Жич энэ бичлэгийн ихэнх хэсэг нь харилцан яриан дээр тогтно. Мөн энэ контент нэм карана мачир хүүхдүүд зүрх судасны өвчтэй эсвэл жирэмсэн үзий ма бодоо шаналаад идэх гарууд гарна уу? Би хэлсэн шүү дээ. Ардаас нь олон яриад байва. Аниме тун ачралтай дүрсүүдэр эхэлнэ. Дараа нь бид харгуй шуун ганцаар савтай цэцэг барин өнөөдөр нэгч цар чадангуудын хэмээн боцоор зогсох Midori-гийн охиныг хана. Харгуй гудамжинд дундаас нэгэн малгайтай хүн. Бяцхан Midori охиныг зурж ирээд аавч яасан явчихсан. Fuck энэ брэм. Балай сонсогдоод яах вэ? Авч яасан явчихсан. Ээж чи яасан өвчтэй. Хэрэг чи өсрөөл би чиний бүх цэцгийг авъя. Чам тусламж хэрэгтэй болвол намайг хайж олоорой. Гээд нэрийн уцаа өгöd явнаа. Хүрхийн охин баяр хөөр болсоор гэртээ ирээд юу болсныг ээжтэй хэлтэл. Ээж нь хэдийн насыг цэлж хархан бариулсан байв. Хүрхийн охин хамт хөнгөө учир нөгөө малгайтай хүний өгсөн нэрийн хуцаар хайгаад иртэл нэг ийм үзээрийн юмнууд түүнийг хүнддэг. Та малгайтай залуу хараад бас байхгүйгаа чи хүрх юм аа. Тэгээд тийм хамтдаг барсан. Хүрхийн Midori-г харгалзах хөнгө болохоор гадш хүмүүсийн цэрэгт ажиллуулахаар хуурчихсан байдаг. Тэр энэ хүмүүс дээлхүүлж дуулж хоолыг нэлдэж уцыг нугаад бүр усанд оруулж өрн бүх юмыг хийдэг болчихлоо. Гэтэ ийм юмнуудыг усанд оруулж яах төсөөлдөг. Эсвэл би л тийм шиг ч юм уу. За энэ яригчд нэр үгүй нийцэн наригчд гэж дуудана. Энэ мөм онжуулсныг нь могойд дали толгойтой гин. Хугаргай нүрээ бочсныг нь мөми энийг кул гэж харж магадгүй зэрэг. Гэхдээ энэ царин шүү та. Энэ жижигнийг нь хям харин энэ аврагыг нь хаалт шүү та. Өмнөний болон дүүртэйгд яриад за гэдэг хаймар юм байна. За. Энэ өдрөөс хойш тэр хичээлдээ жоохоо болж амьдрах хүслээ шалтдаг. Тэр өдөр бүр энэ хэдэ харагчдад хэлхүүлдэг болсон юм. Энэ цэрэг эзэн нь мөнгөнд нүдэн ухалсан бас л нэг хэрэгчин байдаг. Шөнө болгоо нөгөө хэдэн хэрэгчний болохгүй нэгэд хөөргөх ихний 50 ч ондуулдаггүй. Энэ 5 өдрүүдэд түүн тань болох хэдэн бүлгэл байлаа. Нөгөө хэдэн хэрэгчдаас сэрэндэл нуусан ч голчлгүй л яхав дээ. Тэгээд нэг юм болдог. Хүрхийн Midori худлаа ирсэн үнд бараг өдөр болгоно л зүрж өнгөрөх хугаан л ширтээд намайг аваа яваач гэсэн харцаар харж зогсдог. Онгоцоо! Намайг аваа яваарай! Онгоцоо! Орто орооч юугаа игээд. Тэгээд нөгөө дайрагчдын хувцыг угаачаад унтах гэж байтал. За байж та. Энэ хэдэн аригчид хар биднээр ийм жоо охиныг хаалгач хүүгч тонулвол яах вэ? Тэгээд хөвчөж байтал нөгөө мөми орж ирснээр болохгүй нэгэд болоо. Маргааш нь ч нөгөө малнуудыг хувцыг оёод өгч байтал. Oh my god. Хэрэгтэй байсан биш. Энэ уурхай хям хоёрыг усанд оруулах үгүй гээд Midori охин цугтах гэж оролцсон ч нөгөө хэд хүрх охиныг татгалзахын төлөө шийдэгчдэг. Тэдний цэрэг нь орлогогүй байгаа бол энэ хэдэн аригчдаач цалингийн өгч чадахгүй байдал төрнө. Тэгээд Hulk Mommy хоёр энэ охноос л боллоо. Тэрний ирснээс хойш бүх зүйл буруугаар гэлсэн. Нэг өдөр Midori-гийн амьдрал гэл гээгээд татвасаар нэгэн шилтэн тэдний цэрэгт ирдэг юм. Өөрийгөө ийм жижигхэн шилэн савнд багтаах чадaltaй энэ бяцхан залуу ирснээс хойш Midori-гийн амьдрал өөрчлөгдсөн юм. Midori гараад хэлгээрээ тэдний хооронд насны зөрүү их байсан ч одоо хайрлал хайр юм да. Тэдний тосгонд шитгэний үзүүлэлтөө үзхийг хүссэн хүмүүсээр дүүрч цэргийг нь олгоч гэсэн юм. Нөгөө дарга нь хүртэл мастра та цаах уу гэж пэлтонож байдаг шүү. Midori нүрээ бодоод сууж байтал Hulk Mommy хоёр орж ирснээр чи хэзээ юм болцсон юм? Яатсан шийдгүүлмээр байна уу? Би та нарыг нөхөртөө хэлсэн шүү. Ингээд явж байтал ашгүй нэг юм Midori-гийн нөхөр ирдэг. Охин за. Хар баясрал. Midori мэн нэг танил чихэр будраа сууж нөгөө муунаас ирснэ. Яг үнийг хэлэхэд би чамд хайртай гэж гуцдгийн одоо хөлөө нүүрэнд наах болохгүй нэг хувцас угаалгаад дээрлэх гэж үгээр идэх нь одоо хайр юм биш үү? Гайвалж тэрийг нөхөр нь харчихсан байдаг. Ушаалтын цаг. Энэ хүнийг алж байхдаа алив татаараа гэж байдаг шүү. Орой цалинг нь өгөх гэтэл мань муумын алгаа. Харин Midori сонирн болоод гүчглээ. Алгыг нь харчихсан л дээ. Чамаас айж байна ч гэсэн зүгээр сайхан бүгдийг нь алуулаад тогтдог газар хөхгүй.
Тэгээд хаанаас ч нөгөө нэг гар ирсэн Мидорыг тайзан дээр харахад жүжигчин болоход тохирно гэж харсан. Ах намайг удалгоноо гэж баах юм ярьж байна. Нөгөө нөхөр нь хараад хартаад үс нэрийн уцыг нурчил үл яхав дээ. Энийг бас хаалга гэж үгүй. Оройн Мидорын орондоо уйлаад нөгөө урсныг нийлүүлчихсэн байдаг шүү. Одоо эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм билгүй дээ. Нөгөө нөхөр нь уурандаа үзүүлбэрийг таашаалдах шилэн самдаа Мидорыг мань хийчихлээ. Амьдрал нь дэрдхнүүдээ гэсэн чинь нэг хартай малтай таарчихжээ. Хүчнэтгээс хэлсэн. Орой нөгөө харц чинь үзүүлбэрээ эхлэхжээд л үзэгчд нь хурдл мөртлөгээ хуцаж байгаа зүрхнийх нэмийг хөдлөгчдгөө. Тэр нэг юм юм болно. Нөгөө харц чинь Мидорыг гаргадаж аваа тогийн горооллоо. Тэгээ яг болсон чинь нөгөө хэдэн гинт ухаан урсан юм хаяашаа. Баяртай сайвараа амжилт хүсье энэ гэж байдаг шүү. Нөгөө хэр араач үсээ тарьчихжээ. Эрт хүрт болсон чинь нөгөөдг нь хартаад алчих үү. Дараа нь мань баачка идэх юм ахаар яваад тэгээд нөгөө суухстай байсан унаач авчихдаг. Мидорыг хүлээгээд даан чин чирдэггүй. Сүүлдээ хайж үзлээ. Угсаа ивүүжил болоход.